За түрүүний хоёр асуултын хариулт бол ирэхгүй юм байна. Хариулах юм байхгүй юм байна. Өөр нэг асуулт асуусан. Одоо энэ чинь нөгөө миний ойлгосноор цахим мөрөдө тоглоомыг бол хориглодог байсан. Тэ мөрөдө тоглоомыг. Тэгэнгүүт цахим гэдэг одоо энэ одоо нэр томьёог оруулж ирж хориглох гэж байна. Тэгэнгүүт өмнө хуулиар зохицуулагдаагүй байсан гэж үзээд тэр цахимаар одоо энэ зохион байгуулаад асар олон хүн хохироодсон байгаа. Энэ асар их мөнгөн дүн бүхий хохирогч бүхий энэ гэмт хэрэгүүд тухайн үед зохицуулдаггүй байсан гэж үзээд одоо тий хариуцлага ногдохгүй юу гэдэг ийм асуултыг асуугаад тэгээ болъё доо. За урьдчил сайд. За одоо зөвшөөрлийн хуулийн дээр нэг хоёр төрлийн зөвшөөрлийг ингээ хуульчилсан байсан. Спорт төлбөр таавар, тэр бооцоо тоглоом гэдэг. Тэгээ бооцоо тоглоом, спорт төлбөр таавар гэж нэрлэж байгаа мөртлөө мөрөөдөө тоглоомын шинж агуулж байгаа төрөл бүрийн одоо аппликейшнээр дамжуулаад гадагшаа одоо тэр мөнгө урсгал гарсан. Жилд одоо тэр 500 сая доллар гадагшаагаараа явчихжээ. Тэгээд энэ бол зөвшөөрсөн үйлдэл гэж тайлбарлаад байдаг. Энэ чинь зөвшөөрсөн шүү дээ. Тэгээ тухайн үеийн зөвшөөрлийн хуулийг хэлцэж хахад энэ яасан бэ гэхээр бие даасан хуулийг гаргаад шаардлагуудыг тавьсны дараа энэ зөвшөөрлийг олгоно шүү гэсэн чинь хувийн компани шүүхт өгөөд дээд шүүхийн эцсийн шийдвэр гарангуудаа зөвшөөрөл өгсдөө гэдэг ингээд зөвшөөрөл олгогдсон юм байна л. Тэгээд тэр цаг үеэс ахуулаад ерөөсөө энэ Монгол улсад зөвшөөрөгдсөн юм шиг яваад ирсэн. Тэгэхээр энэ одоо хуулиар энэ зөвшөөрлүүдийг нь одоо энэ хуулиар өөрчилж шít. Нэгсэндээ Монгол улс бүхлээр нь цахим мөрөөдөө тоглоомыг ч бай, төлбөр тааврыг ч бай, бооцоо тоглоомыг ч бай, бүхэлд нь. За гүйцээж хариулъя. Тэг бүхэлд нь тэр үйлдэл болгоныг нь хориглоод жишээ нь тоглохын, зуучлахын, дэмжлэг үзүүлэхин, сурталчлахын ингээ бүхэлд нь хориглочхоор одоо бол энэ өөрөө хариуцлагын тодорхойлж эрүүгийн хуулиар зөрчлийн хуулиар. Тэгээд эхлэхээр бол одоо энэ хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь тогтоогдно. Тэгээ хуулийн хариуцлага бол хүлээн. Өнгөрсөн хугацаанд гадагшаа тэр гарч явсан татвар матургүйгээр гарч явсан ч юм уу энэ үйлдэлүүд дээр бол одоо ч гэсэн эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх болцоод тэнд ямар нэгэн мөнгө угаахын шинж тэмдэг байна уу? Татвараас нуун дарагдуулах ямар нэг үйлдэл байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Тийм учраас ер нь Монгол банкн дээр ч бид нар бол цаашдаа энэ цагдаагийн байгуулагч гэсэн яг энэ технологийн хувьд одоо бэлэн байдал руу одоо шилжих, за түүн дээр нь хяналт тавих юм технологийн бэлэн байдлаа бол сайжруулж ижил үүнтэй бүрэн одоо тэмцэх юм байна л да. Тийм учраас эхлээд ямар ч хориглож авъя. Тэгээ бэлэн байдлуудаа хангаад ингээ хариуцлага ярья л гэж. За ажлын хэсгийн гишүүн уянга хишиг гишүүн нэмэлт хариулт өгье. За энэ дээр Баярмаа гишүүний асууж байгаа асуулт яг зөв л дөө. Тэгээ анх өргөн баригдсан хуулийн төсөл дээр бол 2018 дээр нэмэгдээ цахим мөрөөдөө тоглоом гэж байсан. Энэ нь бол яг хилцүүлгийн явцад бол энэ 2017 дээр мөрөөдөө тоглоомыг олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан гэж байгаа юм. Тэгэхээр яг энэ мэдээллийн технологи ашиглан гэдэг дотор бол цахим мөрөөдөө тоглоом орчиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хуулийн өөрчлөлтөөр биш. Өмнө нь угаасаа л эрүүгийн хуулийн 2017-ороо цахим мөрөөдөө тоглоом гэмт хэрэгтэй тооцогдчихсан гэсэн үг. Харин одоо яаж орж ирж байгаа вэ гэхээр 2018 дээр орж байгаа нь мөрөөдөө тоглоомонд хамаардаггүй буюу төлбөр таавар бооцоо тоглоомын үйл ажиллагааг хориглох одоо эрхэлсэн тохиолдолд гэмт хэрэг тооцохоор орж ирж байгаа. Энэ нь яг одоо нөгөө зарчмын зөрүүтэй саналаар орж ирсэн томьёол олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөр таавар эсвэл бооцоо тоглоом зохион байгуулсан бол. За гүйцээж хариулъя. Гэж орж ирж байгаа. Тэгэхээр энэ нь ямар агуулгатай вэ гэхээр одоо энэ хуулийг батлагдаагүй байхад эрүүгийн хуулийн 2017-д захин мөрөөдөө тоглоом гэдэг нь ордгүй байсан юм а гэдэг асуудал бол байхгүй. Захимаар мөрөөдөө тоглосон бол орно. Өмнөх асуудлын хувьд одоо жишээлбэл гадаадын хуулийн этгээд эрхэлж байгаа гадаадд байгаа нөө захим орчин чинь хил хязгаарын ойлголт байхгүй учраас хэрвээ тэр үйл ажиллагааг эрхэлж байгаа нь гадны хуулийн этгээд байгаа тохиолдолд яг Монгол улсын хуулиар бол хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа. Энэ хууль батлагдсан ч чадахгүй. Гэхдээ яг Монгол улсын нутаг дэвсгэр дээр орж ирж үйлчилж байгаа хэсэг нь бол яг одоо банкны дансаа ашиглуулах.
цахим одоо токен ашиглуулах гих мэтийн яг энэ үйлдэлүүд дээр бол 2019-оор гэмт хэрэг тооцох энэ зохицуултыг оруулж ирсэн байгаа гэсэн.